асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл маань бэлэн болсон байгаа. За ингээд анхдагч хуулийн төсөлдөө одоо ард нийтийн саналыг авахаар парламент цэгийн дээр тавигдсан байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс сонирхож байна. Их олон хүмүүс бас тийш орж миний одоо энэ санаачилсан хуулийн төсөлтөд танилцсан байна. За ингээд хуулийн төслөө зөвхөн одоо бас интернетээс одоо санал асуулга авахаас гадна за энэ сарын 30-нд Баасан гарагт одоо төрийн ордонд экспертүүд за энэ одоо асрахын үйлчилгээний энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн болон за мөн одоо манай нийгмийн амгалан хөдөлмөрийн яамны одоо албаны хүмүүс за ард иргэд маань ингээд ахмад наснууд маань нийлсэн энэ том хилцүүлгийг төрийн ордонд зохион байгуулахаар одоо бас бэлтгэл ажил хангагдсан байна. Тэгэхээр өнөөдөр бол асрамжийн газар ажилуулах за нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах энэ одоо салбарт хувийн хэвшлийг одоо оролцуулах, илүү их одоо оролцуулах, тэднийг дэмжих, хувийн хвшлэр одоо дамжуулан энэ асрахын одоо эдийн засгийг хөгжүүлэхтэй асрах одоо ахмад наснаа асрах гэсэн ийм л одоо үйлчлэг юм л да. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол ерөнхийдөө яг энэ бие даасан хуулийн төсөл дээр ажиллалаа. Тэгэхээр хэрэгцээ шаардлагын судалгаа бол маш өндөр гарч байна. Тэгэхээр өнөөдөр бол улсын хурлын одоо энэ судалгааны хүрээлэнгээр би бол 5 улсын судалгааг олон улсад энэ асрахын одоо үйлчлэгээ ямар журмаар явагддсан байна, нийгмийн даатгал нь яаж явагддсан байна, мөнгө санхүү нь хаагур явдсан байна, төрийн дэмжлэг нь яаж явагддсан байна гэдэг энэ 5 орны дандал судалгааг бас хийлгэсэн байгаа. За өнөөдөр бодит байдал дээр бол би хамгийн түрүүнд одоо бас улсын асрамжийн газраар явлаа. За нэг хувийн нэг 10 асрамжийн газар байна. Тэр асрамжаар бүх асрамжийн газарт очлоо. Тэгэхээр энэ бол маш очиртой байд юм байна. Тэгээд харамсалтай нь очирлсан хүссэн болгоонд одоо орч чадахгүй байна. Тэгэхээр энэ бол хэрэгцээ шаардлага бол өнөөдөр манай Монгол улсад бий болжээ. Ирээдүйдээ бид нар бэлтгэж энэ одоо үйлчилгээ, энэ одоо хуулийн орчин бол маш хангалттай байх ёстой гэдэг утгаар нь би одоо өнөөдөр эхлүүлж байна. Тэгээд цаашдаа бол энэ хууль бол ингээ хэрэгжээд амьдралд ингээд явах юм бол энэ бол хүний төлөө хийсэн. За энэ бол зөөр сайхан үйлчилгээ юм.